Дүүргийн баялаг бүтээгчид Монгол улсын хэмжээнд махмахан бүтээгдэхүүн боловсруулах 200-аад үйлдвэр байдаг. Тэдгээрийн дотор нь ангилбал мал нийтлэх эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хям нөөшилсөн бүтээгдэхүүний 131 үйлдвэр, хагас боловсруулсан бүтээгдэхүүний 21 үйлдвэр байгаамаа. Харин өнөөдөр баялаг бүтээгчдийн дэмжин төсөл 4 од махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийг онцолж байна. Сайн мэцхан үзэгчтэй Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийн дэмжин төсөл маань үргэлжилсээр байна. За төслийнхээ хүрээнд бол бид 21 аймаг болон нийслэл хотод бүх төрлийн үйлдвэр үйлчлэгээ явуулж байгаа иргэдээ үзэгчтэйгээ танилцуулсаар байгаамаа. Тэгэхээр өнөөдөр нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 4 од компаниг үзэгч та бүхэнд танилцуулах гэж байна. 4 од компанийн хувьд бол 14 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлэдэг. За өдөрт бол 1-3 тонн одоо махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгаа. Ингээ хамтдаа 4 од интернэшнл компани үйл ажиллагаатай танилцъя. Альва бизнесийг эхлэхэд олон хүндрэл бэрхшээл тулгардаг тэр бүхнийг 10 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн хамтаар туулж одоогийн амжилтанд хүрсэн компани бол 4 од компани юм а. 4 од интернэшнл компани анх 1996 онд Мөнх буулаг нэртэй байгуулагдаж цайны газар хүнсний дэлгүүр жижиг үйлдвэрлэл явуулж эхэлсэн байна. Харин 2000 онд 4 од интернэшнл компани болон өргөжин 15 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг юм а. 2003 онд өөрийн үйлдвэрийн байртаа олж тоног төхөөрөмжийн шинжилэл хийж иж бүрэн хямны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Энэ бүтээгдэхүүнийг сонгон одоо ажилуулах болсон шалтгаан нь би өөрөө хүнс үйлдвэрлэгч үйлдвэр ажилчин байсан. Тэгээд тэрнээс өвдөд одоо хүнд хүнс хэрэгтэй. Буян одоо хүний хоол нь ундлна гэдэг бол буяны ажил юм аа. Тийм учраас ард түмэндээ олон түмэнд одоо юм сайхан амттай бүтээгдэхүүнээр олон жил үйлчилж явнаа. Энэ бүтээгдэхүүнийг сонгож үйлдвэрлэснээр эх орондоо хийсэн бүтээсэн юмтай одоо ард туланд одоо хийж яваа ажил үйлстэй хамт олонтойгоо одоо эвсэг чанартай ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэгч ховор байсан. Ерөөсөө макинад тэгэл одоо жижиг үйлдвэрүүд бол нэг гараа 10 хороонд багтахгүйтэй үйлдвэрүүд анх үйлдвэрлэл эхэлж ирсэн үе шүү дээ. Тэр үеэс л одоо би өөрөө үйлдвэрт ажиллаж ирсэн учраас энэ бүтээгдэхүүнийг хийж болох юм байна. Энийгээр одоо тий олон хүнийг тийж цаашаа авч явж болно гэсэн үднээс аж ахуй байх болсон. Тэгэл одоо хийж гисэн тий. Одоо ч гэсэн одоо хямны үйлдвэрлэл бол муудсан юм бол байхгүй чанарын хувьд хийж байгаа үйлдвэрүүдээс л болдог. Ерөнхийдөө бүх шат дамжлага дээр бол бид нэр анхааралтай ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь хүнс гэдэг чинь бүгдээрингийн одоо хүн одоо иддэг тийм учраас одоо тэр боолтл гэхэд одоо янз бүрийн одоо төмөр ч юм уу орох ямар нэгэн бас орчдөг байхгүй заримдаа. Тэгэхээр тэрэн дээр бол бид нарийн анхаардаг амун цаашаа шарлага байна. Шарлага хэтрүүлэх юм бол бас одоо тосдон хэрвээ шарлагын дутуу явагдах юм бол бүтээгдэхүүн түүхий гарах тийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр бүхэл одоо шат дамжлагын дээр бид нар анхаарч ажилладаг. 4 од компани хэрэглэгч үйлчлүүлэгчдийн таашаал нийцсэн чанар эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай тэжээлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй ажилтнтайгаар сард 10 гаруй нэр төрлийн 15-аас 20 тонн махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсээр байна. Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийн дэмжин төсөл амжилттай өргөжлөсөөр байна. Манай төслийн багийнхан нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 4 од компанийн хувьд бол одоо бүх төрлийн махмахан бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлэдэг юм үйлдвэрлэгч байгаа. Тэгэхээр танаа үйлдвэрийн хувьд тийм ээ технологийн хувьд одоо хичнээн төрлийн бас бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. За манайх нийтдээ 13 нэр төрлийн хям бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Утлагт, хагас утлагт чанамл гэсэн төрлөөр үйлдвэрлэдэг. Мөн дээрээс нь гахааны оромог, гүзээний оромог, хоньны утсан хэлгээд зэргийг үйлдвэрлэж байна.
Үйлдвэрлэлийн хувьд одоо технологиудад ямар бас дараалалаар үйлдвэрлэж байна. За дээрэс нь одоо танаа үйлдвэрийн хэсэг бас хичнээн хэсгээс судж байна. За ерөнхийдөө хям үйлдвэрлэх бол үндсэн түүхийд нь болохоор махаа болохоор өмнө нь болохоор ангилж, сортож, бэлтгээд тэгснийхаа дараа болохоор машиндж урд өдөр нь бол сойно. Үүний дараа болохоор маргааш өглөө нь болохоор сойсон махаараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Одоо ингээ махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг юм технологийн хувьд одоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бэ? За үндсэн түүхийн үед болох бол махан дээр бол мэдээж анхаарах хэрэгтэй. Махыг бол бид нэр хүлээн авахдаа болохоор компани болон хувь хүнээс авдаг. Хувь хүнээс болохоор авахтаа гарал үүслийн бичиг, компаниас ч гэсэн мөн бүгдийг нь одоо шаардаж, шинжилгээний бичиг, дээж бүгдийг шаардаж махаа болохоор хүлээн авдаг байна. 4 од интернэшнл компани 4 од нэрийн хагас утлахад хям, зочин хям, салиам хям, малчин хям, 4 од нэрийн зайдас, тансаг чанамал, сонгомол зочин хатаасан салиам, уунгалтай гахаан утсан мах, утсан хил зэрэг 14 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ дэлгүүр болон хүнсний дэлгүүр завхуудад боловлолтоо хийсээр байна. Манай хотод шүлжээ нэлээд хэдэн дэлгүүрээр сонгон хангаа байна, хангалуун байна, эврэти байна, алтан жолоо байна. Тэгэл жижиг дэлгүүрүүд бол дөрвөн дүүргээр нэлээд явж байна. Бүх одоо худалдааны том одоо завхуудаар явж байна. Тэрний л хүчинд одоо өдөө болтол ажиллаж байна да. Ажил маань бол зогсдгүй. Манай компани бол бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол хоногтоо 2 тонноос 3 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ. Гэтэл одоо энэ зах зээл бол бага. Энэ зах зээлтэй баригдаад дээр нь одоо үйлдвэрлэл худалдаа авах чадвар унснаас буурснаас болж үйлдвэрлэлүүд бол багассан. Маш их багасж байгаа. Одоогийн байдлаар манай хот бол хоногтоо 650-аас тонн хямл үйлдвэрлэж байна да. Хям хэмээх хүнсийг бид өргөн хэрэглэдэгч түүнийг чухам яаж юугаар ямар горим журмаар хийдэг тухай тэр бүр мэддэг юм. Хямыг технологийн горимыг үндэслэн чанамал утлагад бүтэн хагас утлагад дотор махан хям гэж ангилдаг байна. Бид нь одоо 96 онд байгуулагдсанаас хойш 2004-5 оноос эхлээл ер нь зээлэнд орсондоо ер нь тэгтээ дандаа бизнесийн зээл авч ирсэн. Жижиг дунд үйлдвэрийн зээл бол одоо 2011 онд авсан 70 сая л өгсөн. Одоо тэрний төлөвлөлтөд явж байна, тусч байна. Болдог бол одоо энэ үйлдвэрлэгчтэй дэмжиж Монгол улсыг хөгжүүлье гэж үнэхээр одоо ингэж харж ханддаг бол энэ бизнесийн зээлийн хүүгэл бууруулж өгөөсэй өндөр байна л гэж одоо хүсэх байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сүүлийн 6 жил хийсэн судалгааны дүнгээс үзэхэд манай хям үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл жил ирэх тусам сайжирсан байна. Мөн үйлдвэрлэлийн зориултын тоногт хөөрөмж багаж хэрэгслийг технологийн дагуу суйрлуулсан ажлах орчин эрүүл ахуйн норм дүрмийн шаардлага хангасан байдлын үзүүлэлтүүд өссөр байгаа нь сайшаалтай юм а. Мөн 2002-оос 2007 онд нянз судлалын шинжилгээний бохирдлын үзүүлэлтийн график нь жилээс жил бууралтай гарчээ. Энэ нь бидний хэрэглэж байгаа хям эрүүл ахуйн болоод чанарын шаардлага хангаж байгаагийн нэг илэрл гэж үзэж болохоор гэсэн үг юм а. 4 од компани хувьд бүх төрлийн махмахан бүтээгдэхүүнийхээ дээжийг байнга мэргэжлийн байгууллагад шинжилүүлж, ажилчдаа мөн байнга шинжилгээ онцлогоонд хамруулдаг байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдэг дотроо чанар бас тийм ээ. Одоо эрүүл ахуйн шаардлага бас нэлээд нийцсэн байх хэрэгтэй хаа. Танахаас гарч байгаа бүтээгдэхүүний хувьд одоо бас сорцын шинжилгээ гэдэг мөн одоо дэлгүүрүүдээр бас хэрэг шинжилгээндээс хамрагдаж байна. Ерөнхийдөө сар болгон бол дээж аваач лабораторид бол шинжилүүлдэг байгаа. Мөн одоо дэлгүүрүүдээр болохоор одоо сорцын шинжилгээг бол
сар тутам бол лабораторид очиж шинжилүүлдэг байгаа. Ерөнхийдөө бол улиралд нэг удаа бид нэр эрүүл мэндтэй шинжилгээнүүдтэй бол бүрэн хамрагддаг байгаа. Тэгээ одоо үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс чинь те ямар нэгэн гар хуруу те шарх сорвгүй одоо биеийн өвдөөгүй байх ёстой. Өглөө болгон одоо те аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа өгдөг. Бүгд тэр одоо гар хуруу соргийг үзэж одоо ажиллаа эхлүүлдэг байгаа. Монголчууд бид гадаад ихнийг бодвол бэлчээрийн малын экологийн цэвэр махан хям хэрэглэгээрээ даваа талтай. Хям хэмээх зүйл анх манай тоолын 425 онд Грекийн Аристофаны нэгэн хошин шогийн тоглолтод хямны тухай анх ухтгун өлөн дотор махаа хийж үүрч явснаар хүмүүс хүрч байсны хямны их өсвөр тавигдсан гэж тооцдог байна. Явандаа махны чанартай хэсгүүдийг хямны найрлагад оруулснаар янз бүрийн ангиллын мөн янз бүрийн давхаргынхны зооглох туртай хүнс болжээ. Ромчууд зочид олноор цугласан хүндэтгэлийн хүлээн авалтанд бүхэл бүтэн шарсан гахаа хямаар дүүргэн тавьж зоогддог байсан байна. Манай улсад ч гэсэн баяр ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зочны ширээндээ тавьдаг байна. За манайх ерөнхийдөө бол өдөр болгон л хэрэглэгчтэй шинэ бүтээгдэхүүн хүргэхийг зорддог. Өдөр болгон борлуулалтанд шинэ үйлдвэрлэсэн хям гардаг. Хагас сутлахт утлахт чанмал гээл ер нь бүхэл хямыг бол нэгэн жигдэл одоо борлуулалтанд гаргадаг. Ерөнхийдөө л бүгд л гайгүй борлуулалтанд гарч идэг. Тэгэхээр бүгднгээ л ер нь ижлэх нь л хүмүүс хэрэгэлдэг гэж үздэг. За манайх болохоор салиан бол худалдан авахч хүндэртэй хамгийн одоо их худалдаанд гаргадаг бүтээгдэхүүн байгаа. Салиамыг болохоор одоо дээд зэргийн 1-р махаар хийдэг. Эхлээд махаа хүлээ авч сойж бэлтгэн машинд нь үүний дараа болохоор одоо найрлага буюу күүтерт хойлохтойгонд үүн дээр болохоор мах тэгэл мах үндсэн төвхөд туслах төвхөдөд нь болохоор одоо жор орц, гурил, уург бүтээгдэхүүнүүдийг одоо хольж хооронд нь утгаж нэг найрахтаа болохоор 30 кг-аар найрдаг байгаа. Бүтээгдэхүүний найрахтаа. Тэгээ ингээд цаашаа одоо болт буюу савлаад тэгээд шарах камерт ороод тэгээд сэврээрэлгийн өрөө буюу бэлэг бүтээгдэхүүн гэсэн шат амжилгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дэлхийд дахинд хямыг бүхэл малын махаар хийж болно гэж үздэг ч үндсэн түүхийд болох гахаа мах юм одоо дэлхийд 1500-аас 2000 нэрийн хямны жор бий болсон судалгаа байгаамаа. Монголчуудын тухайд 1960-аад онд галавсаа гэж нэгэн давсархаг мөтлөө цаанаал нэг ер бусын амттай зүйлтэй танилцж байсан цаг саяхан харин одоо олон төрлийн утсан чансан хямыг хэрэглэсээр байна. Харин эдгээр амтад хямыг өдөр бүр шинээр нь хэрэглэгчд хүргэж байгаа компани нэг нь 4 мод интернэшнл компани юм а. Нийслэл хотын хэмжээнд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 50 гаруй аж ахуй нэгж байдаг. За идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй аж ахуй нэгж байгаамаа. Тэгэхээр мас агентлагаас санаачдын хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төслийнхээ нэвтрүүлгээр өнөөдөр бид 4 мод интернэшнл компаниг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Үзэгч та бүхэн ч гэсэн үндснийхээ дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдаж авснаар үндснийхээ дотоодын эдийн засгаас мөн бодиттой хувь нэмэр оруулж байгаагийн нэг хэлбэр юм а. Өнөөдрийн төслийн нэвтрүүлэгтээ хамтдаа үндэсний үйлдвэрлэлд эндсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Шин технологи шилдэг амтыг бид бүтээн.